7 дугаар бүлэг Квантын дайн олон ертөнцийн төгсгөл ба шинэ эхлэл. 1-р хэсэг зэрэгцээ ертөнцүүдийн нээлт. ертөнцүүдийн холбоо байгуулагдсанаас хойш 10,000 жил өнгөрчээ. Хатан анчрын үрсэд одоо бүх хэмжээст ертөнцүүдийг удирдах байв. Хаан ширээнд сууж буй хаан хөх тэнгис Чингис хааны 60 дахь үеийн удам мэрэгэн ухаанд удирдахч байлаа. Түүний үед хүмүүс шинэ нээлт хийв. Зэрэгцээ ертөнцүүд. Эрдэмтэд манай ертөнцөөс гадна яг адилхан боловч багцраг ялгаатай төгсөлгүй олон ертөнцүүд байдгийг нээжээ. Тэдгээр ертөнцүүдэд түүх өөр өнгөрсөн. Заримд нь монголчууд хизээж байгаагүй, заримд нь Чингис хаан өөр замаар явжсэн, заримд нь хүн төрлөختөн огч үүсээгүй байсан. Хаан хөх тэнгист эдгээр ертөнцүүдтэй холбоо тогтоохыг хүсв. Тэрээр инх тайвны илчилгээний бүх зэрэгцээ ертөнцүүдтэй найрамд харилцаа тогтоохыг санал болгов. Ихэнх ертөнцүүд түүний саналыг хүлээн авч ертөнцүүдийн холбоонд нэгдэв. Гэхдээ нэгэн аимшигт ертөнц эсэргүүцвэ. 2-р хэсэг Ауга ертөнц. Ауга ертөнц бол бүх зэрэгцээ ертөнцүүдийн хамгийн хар дарсан зүүд мэт тийм ертөнц байв. Тэнд амьдардаг амьтдыг аугачууд гэж нэрлэдэг. Тэд цэвэр энергийн биетүүд бодлын хурдаар хөдөлж бодлын хүчээр тололддог байв. Аюултай юм а тий. Аугачуудын өдөрдөгч эзэн Квант бүх ертөнцүүдийг эзлэхийг мөрөөддөг байлаа. Тэрээр өөрийн бүх ертөнцүүдийн төв болохыг хүсч бусад бүх ертөнцүүдийг устгахыг зорж байсан. Тэрээр хаан хөх тэнгисийн элчийг хүлээн авмагцаа. Түүнийг устгаж дайн зарласан. Инх тайван нэгдэл. Надад энэ бүхэн хэрэггүй гэж эзэн Квант хэлв. Би бүх ертөнцүүдийн эзэн болно. Манай хүч Квантын хурд, бодлын хурд бүхнээс илүү та нар бидний өмнө сөгдөв, эсвэл мөхөх болно гэж хэлсэн. 3-р хэсэг Квантын хурд, бодлын хурд. Аугачуудын хүч аимшигтай байв. Тэд Квантын төвшөнд оршин тогтнож бодлын хурдаар хөдөлж чаддаг байв. Тэдний зэвсгэнүүд цэвэр энерги, тэдний хамгаалтанд бодит байдлыг өөрчлөх чадвар байсан. Тэдний довтлогоо эхлэмээс олон зэрэгцээ ертөнцүүдийг нэг нэгээр нь сүрүүлж эхлэв. Тэдний энергийн сум хаанч тусна. Тэнд бүх зүйл Квантын төвшөнд задарч оршин тогтногоо болж байв. Хаан хөх тэнгис бүх хүчээ дайшлан эсэргүүцэв. Гэхдээ тэдний зэвсэг тэдний хурд тэдний хүч аугаачуудтай тэнцэхгүй байв. Угаасаа яаж дэлгэх вэ? Би тэднийг яаж ялах вэ гэж хаан асуув. Эрдэмтэн Наранбаатар хариулв. Хаантан минь ээ. Тэд Квантын төвшөнд оршдог. Бид ч бас тэр төвшөнд хүрэх ёстой. Бидэнд энергийн хүч хэрэгтэй. Агуу их энерги, маш их энерги гэж. Энийх энергийг хаанаас авах вэ? Бүх ертөнцүүдийн энергийг нэгтгэснээр. Гэхдээ энэ бол нэлээд аюултай. Хэрвээ бид хэтэрхий их энерги зарцуулах юм бол бүх ертөнцийг ч сүрүүлж магадгүй гэж хэлвэ. 4-р хэсэг антиматерийн дайралт. Тулаан өрүүлжсээр байв. Аугачууд улам хүчтэй довтлож олон зэрэгцээ ертөнцүүдийг сүрүүлж эхлэв. Эзэн Квант хамгийн аимшигт зэвсгийг гаргав. Антиматерийн дайралт. Тэрээр хэдэн зуун ертөнцөөс антиматер цуглуулж түүнийг антиматертэй нийлүүлэн тесрэлт үүсвэ. Тэр тесрэлт хэдэн 10 ертөнц нэгэн зэрэг сүрч тэдгээрийн оршин суугч тэдний түүх, тэдний соёл, тэдний бүх зүйл мөхсөн. Хаан хөх тэнгис энэ сүрлийг харж зүрхэн шаналж байв. Бид яах ёстой вэ? Тэднийг зогсоох ёстой. Наранбаатар зөвлөх хэлв. Хаантан минь ээ, сорын ганц арга бий. Бид ертөнцүүдийн энергийг нэгтгэж агуу их тесрэлт үүсгэх ёстой. Энэ тесрэлт аугачуудыг устгахуулна. Гэхдээ энэ биднийг ч бас устгаж магадгүй. Өөр арга байхгүй юу? Үгүй хаантан минь, өөр арга байхгүй. 5-р хэсэг олон ертөнцийн сүрэл. Хаан хөх тэнгис хүн шийдэр гаргав. Тэрээр бүх ертөнцүүдийн энергийг нэгтгэхэр болсон. ертөнцүүдийн холбооны бүх гүшүүд, бүх хэмжээст ертөнцүүд, бүх зэрэгцээ ертөнцүүд өөрсдийн энергийг нийлүүлв, эрчим хүчээ нийлүүлж байна гэсэн. Аврах том энергийн бөмбөрцөг үүсч түүний дотор бүх ертөнцүүдийн хүч, бүх ертөнцүүдийн амьдрал, бүх ертөнцүүдийн түүх багтсан. Эзэн Квант энергийг хармагцаа аимшигт уур хилэн тавтав. Тэд юу хийж байна? Тэд бүх ертөнцийг сүрэлэх гэж байна уу? Тэрээр өөрийн бүх хүчээ дайшлан тэр энергийн бөмбөлг рүү довтлоо. Гэхдээ хэтэрхий оройтсон байв. Хаан хөх тэнгис энергийн бөмбөрцгийг
аавгаар очоод руу чиглүүлв. Тэр мөчөд ертөнц үүд гэрэлтэж тэдний доторх бүх энерги нэгэн цагт төвлөрсөн. Дараа нь тесрэлт, их тесрэлт. 6 дугаар хэсэг их тесрэлт. Тэр тесрэлтэнд бүх ертөнцүүд оргив. Аав очоод тэр тесрэлтэнд бүрмөсөн устсан. Тэдний орчинд, тэдний оршин тогтнол, тэдний түүх бүгд алга болсон. Байхгүй болж ирв. Гэхдээ тэр тесрэлтэнд бусад ертөнцүүд гэсэн сүрчглөв. Нэг нэгээрээ бүх зэрэгцээ ертөнцүүд, бүх хэмжээст ертөнцүүд нуран унж тэдгээрийн оршин суугч, тэдний соёл, тэдний түүх мөхөж эхлэв. Хаан хөх тэнгис энэ сүрлэг харж зүрхэн шаналж бай. Түүний хажууд Наранбаатар түүний гэр бүл түүний ард түмэн зогсож бай. Бид бүхний алдлаа гэж хаан шивнэ. Хаант минь бид бүхний алдаагүй. Бүхний алдахгүй гэж Наранбаатар хэлв. Бид хамтдаа байна. Бидний сүнс, бидний түүх, бидний хайр энэ бүх энэ бидний дотор байна. Тесрэлт дуусны дараа шин зүйл эхлэх болно. Тэр мөчөд эргэн тойрондох бүх зүйлс гэрэлтэн тэд өөрсдөө нэгэн цагт төвлөрч буйг мэдрэв. Бүх ертөнцүүд нэг цагт нийлж тэд тэр цэгийн дотор байваа. Дараа нь дахиад тесрэлт. 7 дугаар хэсэг шин эхлэл. Тесрэлтийн дараа юу ч байсангүй. Харанхуй чимээгүй хоосон. Гэхдээ тэр харанхуйд нэгэн гэрэл асав. Жижигхэн бүдэг бадаг гэрэл. Дараа нь өөр нэг гэрэл. Дараа нь бас нэг өөр гэрэл. Эдгээр гэрлүүд хуучин ертөнцүүдийн сүүлчийн үлдэгдэл байв. Тэдгээр дотор хаан хөх тэнгисийн сүнс, Наранбаатарын сүнс, ард түмний сүнс бүх ертөнцүүдийн хамгийн сайн чанарууд багтаж байв. Эдгээр гэрлүүд хоорондоо нийлж нэгдэн томорч эхлэв. Тэднээс шинэ одод, шинэ гаригууд, шинэ ертөнцүүд үүсч эхэлвэ. Энэ бол шинэ тесрэлт байлаа. Шинэ ертөнцүүдийн эхлэл байлаа. 8 дахь хэсэг хатан анчрын зүүн. Шинэ ертөнцүүдийн төвд нэгэн гэрэлтэх цэгээс нэгэн дүрс гарч ирвэ. Энэ бол хатан анчир байлаа. Тэрээр хуучин ертөнцүүдийн сүрлээс амьд үлдэж шинэ ертөнцүүдийн бүтээх ирсэн байваа. Би та нарыг хүлээж байсан гэж хатан анчир хэлэв. Та нар зөв замаар явлаа. Та нар зөрөгтэй тэмцэж агуу их золиос харахлаа. Одоо шинэ эхлэлийн цаг боллоо. Тэрээр гараа сонгон шинэ ертөнцүүдийг бүтээж эхлэв. Түүний гар орсон бүхэн гэрэлтэж шинэ одод, шинэ гаригууд, шинэ амьдрал үүсч байв. Хаан хөх тэнгис Наранбаатар тэдний ард түмэн айжмар биетэй болж шинэ ертөнц сэргвэ. Бид хаана байна гэж хаан асуув. Шинэ ертөнцөд гэж хатан анчир хариулв. Та нарын золиос, та нарын тэмцэл, та нарын хайр энэ шинэ ертөнцийг бүтээхэд туссан. Одоо та нар шинэ түүх бичих болно. 9 дугаар хэсэг шинэ ертөнц. Шинэ ертөнцүүд бүх зүйл өөр байв. Хуучин ертөнцүүдийн хамгийн сайхан чанар энэ шингэсэг байваа. Хүмүүс квантын хурдаар сэтгэж бодлын хүчээр бүтээж юмыг энергийг шууд ашиглаж байваа. Гэхдээ хамгийн чухал нь тэнд хуучин ертөнцүүдийн түүх, тэдний алдаа, тэдний гавьяагч бас санаж байв. Тэд түүхээс суралцаж илүү сайхан ертөнцийг бүтээхээр шийдвэ. Хаан хөх тэнгис шинэ ертөнцийн анхны удирдагч болов. Тэр хатан анчрын зөвлөгөөг даган инх тайван шударгаас ив хэмтлийг томхоглова. Бид хуучин ертөнцүүдийг алдсан гэж тэр хэлв. Гэхдээ бид шинэ ертөнцийг олсон. Бид түүхийн гашуун туршлагаас суралцаж илүү сайхан ирээдүйг бүтээх болно. Бид дахин дайн хийхгүй, бид дахин сүрэл авчрахгүй. Бид инх тайвныг мөнхөд хадгалнаа. 10 дахь хэсэг мөнхийн гэрэл. Олон тэр бомжилийн дараа шинэ ертөнц хөгжиж цэцгэлэн асар том соёл иргэншил бий болжээ. Тэдний нэр мөнхийн гэрлийн ард том гэгдэх болсон. Тэд хуучин ертөнцүүдийн түүхийг мартаагүй, харин түүнээс суралцаж илүү сайн сайхан амьдралыг бүтээсээр байваа. Хатан анчир тэдний дунд амьдарсаар байв. Тэрээр мөнх амьдралтай залуу хэвээр мэрэгэн ухаанаар ард том удирдах байваа. Тэрээр нэгэн өдөр шинэ ертөнцийн хамгийн өндөр зогсгосон төгсгөлгүй сансар огторгыг харж байв. Хажууд нь түүний ач шинэ үеийн төлөөлөгч гэрэл зогсож байв. Хатанта минь ээ, бидний өмнө юу байна гэж гэрэлт асуув. Хатан анчрын нэмсгэлээ. Бидний өмнө төгсгөлшгүй орон зай, төсөөлшгүй их боломжууд, төгсгөлгүй адал явдлууд байна. Бид хуучин ертөнцүүдийг алдсан, шинэ ертөнцийг олсон. Бид түүхийн гашуун туршлагаас суралцсан. Одоо бид илүү ухаантай, илүү хүчрхэг, илүү нэгдмэл байна. Бид дахиад дайн хийхвэ. Үгүй ээ. Хэрэв бид сургамжаа мартахгүй бол дайн зөвхөн сүрлэл авчирдаг. Бид инх тайвныг сонгосон. Бид хамтын ажиллагааг сонсон. Бид хайрыг сонсон. Тэрээр тэнгэр өөд харав. Тэнд алсад хуучин ертөнцүүдийн үлдэгдэл одод гэрэлтэж байв. Тэд түүх сургамж мөнхийн дурсамж болон мөнхөрч байв. Ингэж хуучин ертөнцүүд сүрч шинэ ертөнцүүд төрсөн юм аа. Квантын дан, аугачуудын төрөмгөл, антиматерийн дайралт энэ бүхэн түүх болон үлдвэ. Хүмүүс түүхээ санаж сургамжаа мартаагүй. Хатан анчир
түүний урсад, түүний ард түмэн шинэ ертөнцид шинэ түүх бичиж эхлэв. Инх тавиг нийтлэл хайр энэ шинэ ертөнцийн суурь болсон юм аа. 7 дугаар бүлэг төгсөв. Дараа нь 8 дугаар хэсэг байгаа. Манайхан лайкандар сабан дараарай.